Дөрөвдүгээр хэсэг 9 гэрлэх ёс гүйцэтгсэний орой. Бидний өмнө хэлснээр Вильфор Гранкур гудамжууд дахин явж Дээсийн Миран хатагтан гэрт орвол зочид хоолны өрөөнд биш харин зочдын өрөөнд кофе ууцгааж байлаа. Ренеба бос зочид түүнийг тэсэн ядан хүлээж байв. Тэм учраас тэд түүнийг баяр хөөртэй угтан авлаа. Зочдын нэг нь "Зя, толгой авагч, төрийн дүшиг, реалист брут, юу болов? Яриад угаарай" гэж ашиглалаа. "Шинэ харгислал бэлтгэгдэж байгаа юм биш үү зэтэй?" гэж нөгөөх нь асуув. "Корсикийн махчин үрнээсээ гараад ирсэн биш үү зэтэй аа?" гэж гурав дахь нь асуулаа. Вильфор өөрийн ирээдүйн хатам ихэд "Хадагтаа уучлаарай. Би танаас гарах зөвшөөрөл гоох хэрэгтэй боллоо. Бэлтэн танд 2 үг амжилан хэлхийг зөвшөөрнө" гэж хэлв. Дээсийн Миран хадагтай Вильфорын баргар царайг хараад "Тэгвэл эн чинь үнэхээр ноцтой хэрэг болж байна" гэж хэллээ. Рене гомцноо нууц чадлагүй "Та явах нь уу" гэж дуалдав. "Тэхээс өөр аргагүй боллоо" гэж Вильфор хариулахад хадагтай "Хаашаа тэрвэ" гэж асуув. "Энэ бол шүүхийн нууцаа. Гэхдээ та нарын хэн нэгэнд Парис захих юм байвал өнөөдөр миний сайн нөхөр тийш явна. Тэр та нарын захих зүйлийг дуртаяа хүлээн авна." Хүмүүс гайхан бие өөдөн харцгаана. "Та надтай ярих гэв үү?" гэж Бэл асуув. "Тийм ээ, таныг зөвшөөрвөл тасалгаантай норъё." Бэл Вильфорыг сугдан хоёул гадагшаан гарлаа. Бэл өрөөндөн оронгон "Зя, юу болов? Ярь тав." "Намайг Парист явахыг шаардсан үнэн чухал хэрэг гарлаа. Бэл та намайг даруй биш эвдүүгээ асуулт асуухад минь уучлаарай. Танд улсын зээлгийн тэмдэгтүүд бий юу?" "Миний бүх хөрөнгө тэр л дээ. 6-700 мянган франкийнх бий. Тэгвэл түүнийг худалд. Бэл минь худалд. Тэгэхгүй бол та хоосрон шүү." "Би түүнийг эндээс яаж худалдах болж байна вэ? Танд Парист гарын төлөөлөгч бий юу?" "Байгаа." "Тэгвэл түүндээ надаар загтал явуул. 1 минут 1 хором алдалгүй худалдаг. Би дэндүү хожимдож очиж ч магадгүй." "Чөтгөр аваг цаг алдаад яахав" гэж Бэл хэлээд ширээндээ сууж өөрийн төлөөлөгчд зээлгийн бүх тэмдэгтүүдийг ямар ч үнээр хамаагүй худалдаг гэсэн захирамж бичлээ. "Нэг загтал бэлхэн боллоо" гэж хэлээд Вильфор загтлыг төрөвчөндөө нямбайлан хийгээд "Одоо надад өөр нэг загтал хэрэгтэй байна." "Хэнд?" "Ванд." "Ванди?" "Тийм ээ." "Би эрхэмдээд ванданд шууд бич чадахгүй шүү дээ." "Тийм ээ, би таныг өөрөө бич өгөөч гэж байгаа юм биш. Харин таныг Дэ Салвио гүнгээр загтал бичүүлж өгөөч гэж хүсэж байгаа юм. Үнэт цагийг алдахгүй тулд надад шууд л ванд ямар ч элдвийн саа тодорхойгүйгээр орж болох тийм загтал хэрэгтэй байна." "Шүүхийн амны сайд яагав?" "Тэр Тьюлерид орох эрхтэй. Тэгэхээр та дүүгээр дамжуулан дуртай цагтаа вандаар шууд орох зөвшөөрөл авч болно шүү дээ." "Тийм л дээ. Гэсэн ч авч шива тэр чухал үнэт мэдээг өөр хүнтэй хуваалцах хэрэг юу байна? Та ойлгож байгаа биз дээ. Шүүхийн амны сайд намайг хойшин түлхчихээд миний гавьяаг өөрөө сэм ашиглах болно. Хэрвээ би Тьюлерид хамгийн түрүүнд очивол ванд хизээч мартахааргүй тус хүргэж үүгээр миний эрх тушаал хангагдах болно гэдэг ганц зүйлийг танд хэлий байл минь." "Хэрвээ тийм бол сайн байна. Явж үз найз минь. Замынхаа ямыг төхөөр. Би Салвиог дуудъя. Тэр танд нэвтрэх өрөмлөх болох загтал бич өгнө." "За, тэгвэл сайн байна. Харин цаг буу алдарай. Би 15 минутын дараа шуудангийн сүгтрийг суусан байх ёстой." "Манай гэрийн гадна даргаан зогсоогоорой л доо. Та Симран хадагтай охин 2 тон миний өмнөөс ийм сайхан өдөр гүн харамсалтайгаар салж явахад хүрсэн явдалд минь уучлах байна биз дээ. Тэр 2 таныг миний тасалгаанд хүлээх болно. Тэгэхээр та тэдэнтэй салгасгүй эздэгээрэй л дээ." "Туйлын их баярлалаа. Тэгвэл та загтлаан бэлтгэж угаарай." Бэл хонг дугаргавал зарцорж ирлээ. "Гүн Дэ Салвиог нааш ирнэ үү гэж хэлээж" гэд Бэл Вильфорт "Харин та яв. Би одоохон буцаад ирнэ." Тэгээд Вильфор яаран гарснаа үүдэн дээр очиод вангийн прокурорын туслах яарангүйж явбал бүхэл бүтэн хотын амгалан тайван байдлыг алдагдуулж болох юм гэж бодоод өөрийн ердийн ихэмсэг алхаагаар цаашаа явлаа. Гэртэн хурч ирэхэд нь
харанхуй дотор ямар нэгэн цагаан дүрс түүнийг хүлээн хөдлөхгүй зогсож байхыг харав. Тэр бол Мерседес байлаа. Эдмоныхон тухай сураг чимээ сонсохгүй болохоор болзоо тархууг нь ямар учраас баривжилсныг мэдхээр шийдэж иржээ. Мерседес Вильберийг таниад зогсож байсан ханнаас холдож замын боон тосов. Дантиес болзоо түүхнийхэн тухай Вильберт ярьсан болохоор Мерседес нэрэн хэлэх хэрэггүй байлаа. Тэгсэн тэгээгүй Вильбер танив. Охины үдсгэлэн гоо төвшин сайхан байдал нь түүнийг гайхуулж, охин болзоо тархуугийнхын тухай асуухад ялагч нь тэр охин, ялагдагч нь Вильбер өөрөө мэдтүүнд санагджээ. Таны асууж байгаа тэр хүн бол хүнд хэрэгтэй. Би түүний төлөө юу ч хийж чадахгүй гэж Вильбер хариулв. Мерседес сөрхрөн уйллаа. Вильбер хажуугаар нь өнгөрөх гэхэд түүнийг зогсоож "Гүй ядахта хаана байгааг нь хэлж өгөөч дээ. Би түүний үгссэн амьтыг мэдэх юмсан" гэж хэлэхэд нь Вильбер "Мэдэхгүй. Тэр миний мэдлээс гарсан" гэж хариулв. Түүний нэвч шүвч ширтэн харах харц, гойн хүсэх хөдөлгөөн нь Вильбер дээртээ санагдахад нь Мерседесийг хойшин түлхээд байшиндан орж, энэ бүсгүй гашуун зовлонгоос аль болох түргэн ангижрах гэсэн юм шиг хаалгаан түргэнгэгч нь хаачглаа. Гэвч гашуун зовлонг хөөн зайлуулах нь тийм ч амаргүй. Гашуун зовлонд нэрвэгдсэн хүн бол түүнийхээ үхлийн сум шиг авч явдаг. Вильбер хаалгаан төгжээд зочдынхон өрөөд гарсан боловч хөлн говьлон ихэр татан үйл хадил чимээ цээжнээс нь гарч зөөлөн сандал дээр унав. Тэгэхэд л үхлийн эмгэгийн анхны үүсвэр илрэн гарлаа. Ховын нэр төрийн төлөө золиосонд гаргасан тэр залуу зөвхөн эцгийнх нь гин буруугийн төлөө хохирсон юм. Цонхгөр аимшигтай царайтай тэр залуу мөн тийм цонхгөр царайтай болзоо түүхнээ сугдан өмнө нь гарч ирэх шиг болж түнд сэтгэлийн зовлон авчирна. Тэгтээ энэхүү сэтгэлийн зовлон гин довлсон гардаг тэр зовлон биш. Харин аажим алгуураар үе үеэр авсан дортол нь улам гүнзгий иддэг тийм зовиртай үл ажиглагдам зовлон юм. Вильбер дахин нэг эргэлзэх сүүлийн минутыг үзэж өнгөрлөө. Тэмцэлд тогтлохоос өөр юу ч саналгүйгээр хэрэгтэн хүнд алгахал ногдуулахыг нэг биш удаа шаардаж байв. Түүний нэргэх хэдэл уран гоёугийн ачаар гүйцэтгэгдэж байсан энэ цааз нь түүний сэтгэлд өчүүхэн төдийч сүйдэр тусгаагүй бөгөөд эдгээр хэрэгтнүүд нь үнэхээр буруу хэрэг хийсэн хүмүүс юм уу? Үгүй дээ л Вильбер тэднийг тийм буруутай хүмүүс гэж үздэг байлаа. Гэхдээ энэ удаа шал өөр хэрэг боллоо. Жаргал идлэх цаг нь ирж байсан гэмгүй залуу хүүг бүх насаар нь хорихол ногдуулан шийтгэв. Вильбер түүнээс зөвхөн эрхчлөөг нь булан аваа зогсоогүй бас аз жаргалыг хамтд нь авчихлаа. Вильбер энэ удаа шүүгч биш харин алуурчин болжээ. Энэ тухайхан бодсоор урдим нь огт үзээгүй зовир цохилтыг амсав. Энэ нь түүний цээж нь дарамт болж хэлж баршгүй аимшихаар зүрхийн дүүргэнэ. Шархтсан хүн шархаан антил зочин дагжихгүйгээр цусан шүүрэн махан ил гарсан шархантан хуруу хүргэж чаддаггүй билээ. Гэвч Вильберийн шарх бол андгүй. Анлаа гэхэд урдийнхаасан улам их өвчин орж задрахаар эдгдэг тийм шарх юм. Хэрвээ энэ үед Ренегийн зөөлөн дуу өршөөл инэрл үзүүлээш гэж гуйн Мерседес хойноос нь орж ирээд та биднийг харж байгаа бурхны нэрийн өмнөөс зүрхэн таринди. Миний харх үгэн буцаан өгөөчтэй гэж хэлсэн бол аргагүй болсон Вильбер бүрэн захирагдаж өөрт нь ямар ч аюул занал тохиолдохыг хайхрахгүйгээр Дантисыг суллах тухай тушаалд гарын үсэг зурх байсан биз. Гэвч энэ чимээ аниргийн дундаас хэний ч дуу гарсангүй. Харин хаалгонгойч үйлчлэгч орж ирэн сүйх тэрэг аян замд гарахад бэлхэн болсныг мэдэгдэв. Вильбер сэтгэл доторх тэмцлэн ялсан хүн шиг босож үнээр нь хэлбэл босон харайж мөнгөнийхэн авдраас бүх алтан зосон авч халаасандаа хийгээд таслахын дотоороо нэг удаа тойрч тухныхан хөлсийг гарааран арчаад аман дотроо их захгүй олон юм бовтон байснаа үйлчлэгч нь цов нөмрүүлснийг мэдээд гарч сүйх тэргэндээ суугаад Гранкур гудамжөөд өгсөж Син Миран Бэйлинд очгож огцомхон тушаалаа. Хөөрхий Дантис
эргэлт буцалтгүйгээр шийтгэгдэн ял идлэхэ болжээ. Дээсэн Миран амлсан ёсорон эхнэр охин хоёроо тасалгаандан байлгаж байв. Залуу Ренег хараад зочин дахиад л Дантесийн төлөө өршөөл гуйхвэ гэж айв. Гэвч ашгүй тэгсэнгүй. Залуу охин болзоо тархуугийнхээ явах болсон сэтгэл нь хөдлөн үүнээс өөр юм бодсонгүй. Тэр Вильпорт хайртай. Вильпор хурмынхан өмнөхөн хол газар явлаа. Чухам хизээ ирэхээр сайн мэдэхгүй байв. Рене Дантесийг харамсан өрөвдөхийн оронд болзот хүнээс нь салгах болсон тэр хэрэгтэн хараан зүхэж байлаа. Мерседес ямар байв? Диалалож годомжны буланд түүнийг Фернан хүлээж байв. Тэгээд Мерседесийн хойноос дагаж ирлээ. Мерседес Каталандан хурч ирээд дутуу өгсөн юм шиг орон дээрэн ухаангүй унав. Фернан орных нь өмнө сөхрөн суугаад Мерседесийн хүйтэн гарыг барьж халуунаар үнсэх боловч бүсгүй түүнийг мэдсэнжгүй. Ингэж шөнийг өнгөрөөлөө. Дэнгийн тус шатаж дуусаад гэрэл унтрав. Гэвч Мерседес гэрэл асаж байсныг ажиглан мэдээгүй шигэн харанхуй болсныг бас мэдсэнгүй. Үүр цааж эхлэхийг ч бас мэдсэнгүй. Ой гашуун түүний нүдийг бүрхэн ганцхан Эдмоноос өөр юу ч үл харагдана. Чи энд байгаа мó гэж Мерседес Фернангод эргэж хараад хэлв. Тэгэхэд Фернан гунигтайгаар санаа алдаж би өчигдрөөс хойш эндээс холдоогүй шүү дээ гэж хариу хэллээ. Морил өөрийгөө ялагдсан гэж үзсэнгүй. Дантесийг байцаасны дараа шоронд хийсэн гэдгийг мэджээ. Тэгээд ямар нэгэн нөлөө бүхий өөрийн бүх найз нөхөд дээгүүр очиж уулзсан боловч Дантес Бонапартын төлөөлөгчөж баривчлагдсан гэдэг чимээ тархаж тэр үед Наполеон ширээндэн эгж суух ямар ч орлого явуулсан түүний хамгийн зөрөгтэй хүмүүс ч гэсэн тэнэг хэрэг гэж үзэж байсан учраас Морил газар бүхэнд хүйтэн аймхаа харьцаа эсвэл татгалзах үг сонсож байлаа. Гайхшин барагдан цохирсон амтан гэртэн хурж ирсэн бөгөөд хэнж тусалж чадах чадлагүй юм гэдгийг ойлгожээ. Кадрус ч бас хэрэндэн их л сэтгэл зовж ямар ч ашиггүй боловч Дантес тусваргах гэж Морил шиг хотоор гүйхийн оронд гэртэн 2 шил дарс авч тавиад өөрийнхөө төгшин зовсон сэтгэлийг дарсанд далд хийхээр суулаа. Уймсэн сэтгэлийн дарахад 2 шил дарс багджээ. Тэм учраас гарч дарс авчирч чадахгүй, болсон явдлыг мартаж чадахгүй, доглон ширээн дээрх 2 хоосон лонхны дунд тохиолдон сууж, тортогдож байгаа гэрэлд нүдэнд нь үзэгдэх мэт хий үзэгдлийг харж сууна. Ганцхан данглар л сэтгэл зовж сандарсангүй. Тэрч байтугай баярлаж байжээ. Дайснаас өшөөгөө авч халагдчихвэ гэж айж явсан фраун дээрх тушаалдан бат тогтон авсан байна. Данглар бол чихнийхэн ард үзэг хавчуулан зүрхнийхээ оронд бэхийн савтай төрдөг хариг нямбай хүмүүсийн нэг юм. Тэр бол энэ дэлхий дээрх юм бүхнийг өсгөн үржүүлэхийн үүднээс үзэж, тооны тэмдэгтийг хүнээс жилүү үзэж, тоол нэмэгдэж байвал хүн хорогдоход сэтгэл зовдоггүй тийм хүү юм. Ийм учраас Данглар унтдаг цагтаа тайван унтав. Вильпор Дэ Салвиг үнгээс баталгаа бичиг аваад Ренегийн 2 хацрыг үнсэж, Дээсэн Миран хадагтайн гарт уруулан хүргээд бээлтээ гар барьж шуудангийн сүх тэргэнд сууж эг сурах замаар давхин одлоо. Гашуун зовлон давтагдсан өвгөн Дантес байж чадан сэтгэл төгшин. Эдмоны тухайд гэвэл бид юу болсныг мэдэн шүү дээ. 10. Тюильрийн баг тасалгаа. 3 давхар хөлс төлөөд Парисын замаар чинээгээр нь дахиулж яваа Вильприйг орхиод 2-3 зочдын өрөөг алгасан хагас дуурах цонготой Наполеон ба 18 дугаар Людвиг сүүлд нь Лон Филиппийн дуртай тасалгаа байснараа нэрд гарсан Тюильрийн баг тасалгаанд оръё. Энэ тасалгаанд Гартвилээс авчирсан нэр алдартай хүмүүст байдагчлан учиргүй хайртай самрын модон ширээнийхэн цаана 18 дугаар Людвиг ван Буурлүстэй язгууртан хүний царайтай гоёмсог хувцалсан 50 орчим насны нэгэн хүний яриаг сонсож суулаа. Тэхэн хамт Грифусын хэвлсэн төдийл нарийн зөв биш Гроцын номын мөрдөөгөр юм тэмдэглэж байв. Тэр номыг эрхэмдээд эзэн уншиж хэлний шинжилийн ажиглалт хийхдээ ихээхэн тэжээл олж авдаг ажээ. Таны ярьж байгаагаар
гэж Ван хэлэхэд миний сэтгэл их зовж байна эрхэмдээд эзэн минь гэв. Нэрнүүд танд 7 тарган 7 туранхай үнэ зүйдлэгдсэн биш үү дээ? Үгүй дээ эрхэмдээд эзэн минь. Хэрв тэгсэн бол элбэг дэлбэг 7 жил, үлэн хоосон 7 жил бидэнд тохиолно гэсэн үг л дээ. Эрхэмдээд эзэн тань шиг хашир ванта байхад хөлсгөлөнгөөс айх юмгүй. Тэгвэл таны сэтгэлийг ямар юм зовоогоод байна вэ? Хонгор Блакас. Эрхэмдээд эзэн минь. Өмдөд аюул цахилгаан хуралдаж байна гэж бодох үндэс байх шиг санагдаж байна. Энэ тухай ярьж байгаа бол эрхэм ханта тэр зүйлтэй муу танилцсан байна. Би бол тэнгэр тэнд маш сайхан байна гэж мэдэж байна. Гэж 18 дугаар Людвиг хариулв. 18 дугаар Людвиг боловсралтай хүн байсан боловч төдийл уран биш шог үгэнд дуртай ажээ. Өндөрдөөд эзэн минь гүй ядахтан үнэнч зарцынхаа сэтгэлийг тайвшруулахын тулд Лангедок, Прованс, Дофино гуравт итгэлтэй хүү явуулж энэ гурван мужийн хүмүүсийн сэтгэл санааны байдалтай танилцахгүй юу? Гэж Дэ Блакас хэлв. Би дүлийг хүмүүст дуулж байна гэж Ван Гроцын номон дээр юм тэмдэглэх завсран хэллээ. Ордны төшмөл Венусын яруу найрагчийн хагас шүлэглийн учрыг ойлгосон дөрөв зүйлэн мушилзаад эрхэмдээд эзэн минь. Эрхэмдээд эзэн минь. Таны Францын үнэнч шударгад итгэдэгт нь зүв байж болох юм. Гэхдээ ямар нэгэн арга нь барагдсан орлого гарахаас болгоомжилж байгаа минь тийм ч их буруугүй юм шиг над бодогдож байна. Гэж хэлв. Хэний талаас тэрэв? Бонапартын талаас эсвэл түүний намын талаас? Эрхэм Блакас. Таны ингэж айгаад байгаа тань намайг ажил хийлгэхгүй байна шүү. Таны тайван байдал миний унтахад саад болж байна. Байцаараа эрхэм минь хүлээж угаарай. Маш сайхан тэмдэглэл миний санаанд орж ирлээ. Байцаараа дараа нь яриарай. Чимээ энэргүй болж хаан жижигхэн гिचэн үсгээр Гроцын хуудас дээр хэдэн мөрийн бичлээ. За, цааш нь яриарай эрхэм хаан. Гэж хэлээд Вантан хүний ярьсан зүйлд зүгчиг олгож өгсөн хүн шиг бардан байдлаар толгоогоо өндөөлгөж цааш нь яриарай. Би сонсож байна. Гэв. Тэгэхэд Вильприйн мэдээг ганцаараа ашиглах гэж горьдсон Блакас эрхэмдээд эзэн минь. Хоосон яриа дэми болгоомжлол миний сэтгэлийг зовоогоогүй гэдгийг танд хэлэх ёстой. Сайн санаатай миний итгэлийг дүүрэн хүлээж Францын өмнөд талд юу болж байгааг ажиглан харж байх үүргийг надаас авсан хүн шуудангийн сүйх тэргээр давхан ирж Ванд аимшигтай аюул занал хийлж байна гэж хэллээ. Эрхэмдээд эзэн тань дээр яаран ирсний учир ийм байна. Гэж хэлв. Зовлон татад зовлон авчирна. Гэж Ван тэмдэглэн үргэлжлүүлэн хийх зуран хэлв. Бэ энэ зүйлийг танд орхичих бол эрхэмдээд эзэн танд хэрэг болох болов? Хэрэггүй. Эрхэм хан харин гараа сунгааж алиг нү? Алин чахав. Тэр зүүнэ. Энэ эрхэмдээд эзэн минь. Би танд зүүнэн гэж байхад та баруунаа ирээд байх юм. Би миний зүүн гарталд байгааг чинь хэлж байна. Тийм ээ, тэнд чинь. Цагдаагийн яамны сайдын өчигдөр ирүүлсэн мэдээлэл байгаа. За. Дандре өрөн та эрхэм Дандрыг ирлээ гэж хэлв үү? Гэж Ван цагдаагийн яамны сайдыг ирснийг мэдэгдэх гэж орж ирсэн үйлчлэгчээс асуулаа. Тийм ээ. Түшигүн Дандре гэж үйлчлэгч хариулв. Түшигүн гэд 18 дугаар Людвиг үлмэдэг нэмсэглэн ороор гүнтэн минь. Ноён Бонапартын тухай хамгийн сүүлчийн мэдээг хамт хэлж өгөөч. Байдал ямар ч хэцүү байлаа гэсэн юу ч нуулгүй хэлж өгөөрэй. Элба арал гэдэг чинь галтуул. Тэндээс дан аимшигт дан оргилж байна гэдэг үнэн үү? Дандре хоёр гараараа сандлын арыг гангамсаг байдлаар тулж эрхэмдээд эзэн. Та миний өчигдрийн мэдээллийг үзсэн болов уу? Гэж асуулаа. Унсан. Харин тэнд юу бичсэн байгааг олж харж чадахгүй байгаа ханд та өөрөө ярьж өг. Узурпатор арал дээр юу хийж суугаа тухай тодорхой ярьж өгөөрэй. Гэхэд түшээгүн ханд хандаж эрхэмдээд эзний бүхүүнч зардсан нар Элба арал дээрээс авсан сүүлчийн мэдээнд баярлах ёстой. Бонапарт гэж хэлээд ямар нэгэн тайлбар уншиж сонирхоод толгоогоо зөндөлөхгүй байгаа 18 дугаар Людвигхөд харснаа цааш үргэлжлүүлэн
Бонапарт үгтлэн уйдж байгаа гинэ. Тэр Порто Лангоны минчтийн ажлыг бүхэл өдрийн турш харж зогсдог гин. Гэхэд Ван дээрээс нь нэмэж бас зугаацахын тулд бие мааждаг юм байх гэж хэлв. Бие мааждаг гинэ. Эрхэмдээд эзэн та юу хэлж байна вэ? Гэж хан хэлэхэд нь энэ агуу их хүн, энэ баатрэр, энэ хагас бурхан хамуутай юм гэдгийг та мартчихаа юу? Гэв. Хан тэр чи баг хэрэг. Узурпаатар ойрын үед галзуурна гэдэгт бид бараг итгэж байна гэж хэллээ. Галзуурны гарцаагүй. Түүний ухаан балартаж заримдаа гашуунаар уйлах ба заримдаа хоолоо мэдэн инээж байна гинэ. Заримдаа бүтэн цагаар эрэг дээр сууж ус руу чулуу шидэж тэр нь 5-6 дахин ус толоож өсөрвөл Марианго эсвэл Австралицийн дэргэд дахин ялт хийсэн юм шиг баярлдаг гин. Энэ бол галзуурлан илэрхий шинж тэмдэг мөн гэдгийг та нар зөвшөөрнө байх. Эсвэл цэцэн мэрэгэн ухааны шинж тэмдэг байдаг юм шүү эрхэм түшээ гүнтэн минь гэж 18 дугаар Людвиг инээж хэлээд эрт цагийн гарамгаа жанжингууд завтай цагтаан усанд чулуу шидэж зугаацдаг байсан юм гэнэлээ. Плутрахыг нээж Африкийн Сиципионы амьдралыг үзээрэй гэв. Сайдван хоёр ийм хайхрамжгүй байгааг хараад Де Блакас бодлого болов. Вильбер хүнд ашиглуулчихгүй тулд бүхэн утсыг бүгдийг хэлчихээгүй байж. Гэхдээ түнд багбаш болгоомжлох сэтгэл төрүүлэхэд хүрэлцээтэй зүйл хэлжээ. Дандре, цааш нь яраарай гэж Ван хэлээд Блакас бас л итгэхгүй хэвээр юм байна. Узурпаатар үнний замд яаж орж байгаа тухай ярьж өгөөч гэв. Сагдагийн яамны сайд мэхийн ёслоо. Хан Вергилиевийн малчид хоорондон ярьж байгаа юм шиг ээлжлэн ярьж байгаа Ван Дандре хоёр өд хараад үнний замд гинэ гэж хэлснээр Узурпаатар үнний замд орсон гинэ гэж асуулаа. Эрхэм хан эргэлзэх явдалгүй. Ямар замд тэрв? Сайн сайхны замд. Тайлбарлаж өг. Түшээгүн гэхэд сайд үнэхээр нухацтай байдлаар ийм байна хан. Наполеон саяхан үзлэг хийжээ. Тэгсэн чинь хуучин өглөөчүүдээс 2-3 Францтан босох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэгэхээр нь тэднийг чөлөөлж сайн сэтгэл Ванд үнчээр зүтгээрэй гэж их л шаргуу зөвлөж явуулсан юм байна. Энэ бол түүний өөрийнх нь хэлсэн үг шүү. Би баталж байна. За Блакас ямар байна вэ? Та үнийг юу гэж үзэж байна вэ? Гэж Ван өмнө нь дэлгэстэй байгаа том номноос салж дийлсэн байдалтайгаар асуухад нь эрхэмдээд эзэн минь. Бидний нэг нь энд үрч байна. Эсвэл цагдаагийн эрхэм сайд эсвэл би байх. Гэхдээ цагдаагийн сайд эрхэмдээд эзэн таны нэр алдар сайн сайхан байдлыг хамгаалж байгаа болохоор эрхэм сайд андуурах ёсгүй. Тэгэхээр би л андуурч таарлаа. Гэвч эрхэмдээд эзэн таны оронд би байсансан бол миний тэр хэлсэн хүнээс асуух байсан та. Түүгэрч барахгүй. Эрхэмдээд эзэн таныг тэр хүнтэй уулзаж хайрлахыг танаас хүсэх байна. Хан таны заавраар хэнийг боловч би хүлээж авна. Гэхдээ би түүний гартан буу барьж байж хүлээж авахыг хүсэж байна. Ноён сайд танд арай шинэ мэдээ байхгүй юу? Энэ дээр чинь 2 дугаар сарын 20 гэж бичсэн байна шүү дээ. Өнөөдөр чинь 3 дугаар сарын 3 шүү дээ. Байхгүй эрхэмдээд эзэн минь. Харин одоохон л ирэх ёстой. Би өглөөл гэрээсээ гарсан. Тэгэхээр мэдээ хүлээн авчихад байгаа ч байж магадгүй. Яаман дээр оч. Тэгэд хэрвээ мэдээ ирээгүй байвал гээд Людвиг нээж өөрсдөө ямар нэг юм зохиочход аваад ир. Та нар тэгдэг биз дээ гэв. Бурхан өршөг эрхэм минь бидэнд юу ч санаагаар зохиох хэрэггүй гэж сайд хариулаад биднийг өдөр бүр янз бүрийн ховжмын бичгээр дараад байдаг юм. Эднийг ямар нэгэн тус хүргэж шагнал авах гэж хүсдэг үнэндээ ямар ч тус болдгүй хүмүүс ирүүлдэг. Тэд Аз тохиолдож зөвгөн хэлсэн зүйлийг батлан нотлох болов гэж гордож бичидэг юм. Сайн байна. Яв гэж Ван хэлээд харин намайг хүлээж байгааг битгий мартаарай гэж хэлв. Эрхэмдээд эзэн минь. Би 10 минутын дараа энд байх болно. Харин би явж мэдээ хүргэж ирсэн хүнээ авчиръя. Эрхэмдээд эзэн минь гэж Де Блакас хэллээ. Байзаарай. Байз. Би таны сүлдийг солих болох нь.
Би танд мултран зайлах гэж дэмий оролдож байгаа олзоон сарвундан атгаж далавчаан дэлгэсэн бөргөд өгье. Чанга бацдаг гэдэг урайтай юм байна. Гэж Ван хэлв. Эрхэмдэд эзэн таны хэлснийг би сонсож байна. Гэж хан тэсчэдэн хумсан мөрөн байж хариулв. Би тантай чи ингээд л амьсгаадаж гүйгээд гэдэг шүлгийн тухай зөвлөх гэсэн юм. Чонон төгөгдсөн бугын тухай өгүүлдэг шүү дээ. Санаж байгаа биз? Та чин анчин. Тэгэхээр энэ танд ямар санагдаж байна вэ? Их сайхан эрхэмдэд эзэн минь. Харин надад мэдээ хүргэж ирсэн тэр хүн бол таны хэлж байгаа тэр буухтай адил юм. Тэр хүн 20 дөртөө газрыг шуудангийн сүвэгтрэгээр явж ирсэн байна. Тэгтэн 3 өдөрч хүрэлгүй явсан байна шүү. Ийм зүйлийг ямар ч амьсгаад авцсахгүйгээр 3-4 цагийн дотор гүйцэтгэж чадах цахилгаан мэдээ байхад энэ бол илүү хөдөлмөр. Илүүдэн гарсан сандрал байна. Эрхэмдэд эзэн таныг урдаас болгоомжлуулах гэж догтлон давхиж ирсэн залуу хүнийг та муу урамшуулж байна шүү. Гүй ядахтаа түүнийг над явуулсан Салвиа гүнг бодож тэр хүнийг хүлээн аваач дээ. Салвиа гүнг нэ? Миний ахын ордны даамал уу? Мөн тэр биеэрэн. Тийм Марсельд байдаг шүү дээ. Тэр тэндээс надд бичсэн байна. Тэгээд энэ хувилдааны тухай бичээ юу? Үгүй. Эрхэмдээ Вэлпорыг над руу батлан илгээж, эрхэмдэд эзэн тань дээр оруулахыг даалгасан байна. Вэлпор гэж вандуураад. Тэгээд түүнийг Вэлпор гэдэг гэв үү? Тийм ээ, эзэн минь. Тэр тэгээд Марселаас ирээ юу? Тийм ээ, биеэрэн ирсэн байна. Та тэгээд нэрийг шууд хэлэхгүй яав? Гэд Вангийн царайд баг зэрэг зовсон шинж илэрлээ. Эрхэмдэд эзэн таныг нэрийг мэдэхгүй юм байх гэж бодсон юм. Үгүй. Блакас. Энэ хүн бол ажил хэрэгч, сайн санаатай, хамгийн гол нь нэр төр дуртай хүн байгаа юм. Та түүний эцгийг мэднэ биз дээ? Гүй ядахтаа нэрээр нь эцгийн үү? Тийм ээ, Нуартек. Жиронд шүү. Сенатын гишүүн үү? Чухам яг тийм. Тэгээд эрхэмдэд эзэн та улсын чухал үүрэгт ажлыг тийм хүний хүүд итгэн өгсөн хэрэг үү? Блакас, найз нөхөр минь. Та юу ч ойлгохгүй байна. Вэлпор нэр төр дуртай хүн гэдгийг танд хэлсэн шүү дээ. Нэр төр олж авахын тулд юугаанч хайрлахгүй. Тэр ч байтугай төрсөн эцгэнч золиосонд нь гаргаж байгаа. Тэгвэл түүнийг нааш нь ирүүлэх үү? Одоохон ирүүл. Тэр хаана байгаа юм? Доор. Миний сүхтэрийг хүлээж байгаа. Түүний ханаас яваарай. Одоохонгүй. Тэгээд хан залуу хүн шиг шалмаггүйлээ. Жинхэнэ реалист сэтгэлийн хөдөлгөөн нь түнд 20 настай хүүгийн хүч чадлыг өгчээ. 18 дугаар Людвиг ганцаараа хосроод дэлгээтэй байгаа Гроци руугаан харж аман дотроо шивгэлээ. Блакас гарсан шигэн тим хурдан орж ирэв. Гэвч зочид хүлээ хөрөөнд орж ирээд Вангийн сойрхсноор ингэж байгаа мэгж хэлэхэд хүрэв. Вэлпорын шороотой ховц сунар нь хааны ордны ёс тэглэм тохирохгүй байсан учраас Дебреце Бэйлийн дургийг хүргэж ийм байдалтайгаар Ван дээр орох гэсэн залуу хүний бүдүүлгийг гайхав. Гэвч хан эрхэмдэд эзэн Вангийн тушаалаар гэдэг ганцхан үг хэлж бүгсаа тодгорыг арилгасан бөгөөд ёслол гүйцэлдүүлэгч дургуйсан үгэлсээр байсан боловч Вэлпор Вангийн тасалгаанд орлоо. Ван ханыг гарахад сууж байсан тэр газраа сууж байв. Вэлпорыг хаал онгойлоход Ван яг өмнө нь харагдав. Залуу өөрийн ирэхгүй зогслоо. Ороор эрхэмдээ Вэлпор гэж Ван хэлв. Вэлпор мэхийн ёслоод ураг шихэд алхаж Ван юу асуух вэ хэмээн хүлээ зогсов. Эрхэмдээ Вэлпор. Бидэнд мэдэгдэх ямар нэгэн чухал зүйл танд бий гэж Блакас хэлсэн хэмээн 18 дугаар Людвиг хэлв. Эзэн минь, ханы хэлсэн үнэн. Эрхэмдэд эзэн таач гэсэн түүнтэй санал нийлэх байх гэж би найдаж байна. Надад итгүүлэх гээд байгаа тэр аюулч чинь тийм сүрхий юм уу? Эрхэмдэд эзэн минь, би түүнийг сүрхий ноцтой хэрэг гэж үзэж байна. Гэхдээ яаран ирсний минь ачаар тэр аюулыг урдаас болгоомжлон зогсоож болно. Тодорхой яриарай. Битгий зов. Гэж Ван хэлээд ханы нүүрэн дээрх Вэлпорын дуундах догдулсан байдал Ванд нөлөөлж. Яриарай. Харин дэгтэн бүр ихнээс нь ярин шүү. Би юм бүхэн эмх цэгцтэй байхад дуртай. Гэж хэлв.
Эрхэмдээд эзэн танд тодорхой гарган хэлье. Гэхдээ сандарч зовсон байдал үгийн утгыг баг зэрэг бүлгэрүүлэхэд хөрвөл та уучлаарай гэж хэлээд Вильбур ван үйд харвал ван ээлдгэр хандаж байгааг илэрхий тул цааш үргэлжлүүлэн би эрхэмдээд эзэн танд хүн зон зэргийн дорд хэсэгт өдөр бүр гарч байдаг ердийн хоосон ховжбын тухай биш, харин эрхэмдээд эзэн таны титэмд аюул занал учруулж болох жинхэнэ хууль даны тухай үүргэхэн дагуу айлдахаар Парист яран хурж ирсэн юм. Узурпаатар 3 хөлөг онгоцыг зэвсэглэж ямар нэгэн хэрэг явдал үүсгэж байна. Энэ нь магадгүй ухаангүй тэмээч хэрэг байж болох юм. Хэдий тийм боловч аюултай. Яг энэ үеэр Эльба арлыг орхиж хаашаанч мэддэхгүй зүгт явсан байх. Тэр эсвэл Неаполд, эсвэл Токсоны хэрэгт, магадгүй Францад ч юм уу хөлгөн татаж буух гэж бодож байгаа нь эргэлзээгүй хэрэг. Эльба арлын эзэн Итали Францтай холбоо харьцаатай хэвээр байгаа гэдгийг эрхэмдээд эзэн та мэднэ. Гэхэд вангийн сэтгэл ихэд догдолж, тийм ээ, Бонапарт шууд Синжак гудамжинд цугларцгааж байна гэж бид саяхан мэдсэн. За та цааш нь яар. Энэ бүх мэдээг та яаж олж авав? Гэж асуулаа. Би Марселийн нэгэн далайчныг байцааж байж энэ бүхнийг мэдж авлаа л да. Эрхэмдээд эзэн минь. Би түүнийг эртнээс ажиглан хардаг болсон юм. Тэгээд яг явх өдрөө түүнийг баривчлах тушаал өгсөн. Энэ хүн Бонапартч болох нь эргэлзээгүй хэрэг. Бас Эльба арал руу Сим очиж тэнд маршалтай уулзаж цаадхан дүүгээр дамжуулан Парист байгаа энэ Бонапартчд дам даалгавар өгсөн байна. Тэр хүнийхэн нэрийг би дуулж тунч чадсангүй. Тэр даалгаврын утга нь ойрын өдрүүдэд эргэж ирэх явдалд хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй гэсэн байна лээ. Тэр хүн чинь тэгээд хаана байна вэ? Гэж ван асуулаа. Шоронд эрхэмдээцээ. Энэ хэрэг тэгээ танд ноцтой санагдав уу? Би энэ тухай гэр бүлийн баяр дээр миний гэрлэх ёс гүйцэтгэж байсан тэр өдөр дуулж мэдээд бүх ажил хэрэгээ хойш нь тавьж өөрийнхөө үнэн шударгыг танд илэрхийлэхээр яран хурчирлээ. Тийм ээ, та чинь Сен-Мирен авхаатай суух ёстой байсан байхаа гэж Людвиг хэлв. Таны хамгийн үнэнч зарц нарын нэгний охин шүү дээ. Тийм ээ. За тэгээ тэр бүлэглэлийн чинь тухай ярилцсан эрхэмдээ Вильбур. Эрхэмдээд эзэн минь. Энэ бол ямар нэг бүлэглэлийн төдий биш. Хуйлдаан л байх вэ гэж айж байна. Манай үед гээд Людвиг нэмсэглэж хуйлдаан хийх нь амархан. Харин түүнийг хэрэг болгон биелүүлэх нь хэцүү. Бид саяхан өөрсдийн өвгдээдсэн ширээнд дэргэд суугаад өнгөрсөн одоо ирээдүйн цагийг зэрэг харж байгаа болохоор тэдэнд хэцүү болно. Миний сайдууд газрын дундад тэнгисийн эргийг хурцсаягаар хамгаалж эхэлснээс хойш 10 сар өнгөрч байна. Бонапарт Неаполд буудаг юм гэхэд бүх эвслүүд Помбино хүрэхээс өмнө түүний эсрэг босно. Хэрвээ Токсанд буувал өөртөө дайсагнсан газар буухан дээр. Хэрвээ Францад ирвэл хүн зам түүнийг үзэн яддаг болохоор өчүүхэн хэдэн хүнтэй түүнийг бид хялбархан учрыг олжхно. Ийм учраас сэтгэл зовох юмгүй. Харин вангийн талархалд итгэлтэй байгаарай гэж хэлв. Эрхэм Дандре ирлээ гэж Блакас хан дуу алдав. Сандарч твцсэн зэвхий царайтай цагдаагийн яамны сайд таслахааны босгон дээр зогсож байв. Ухаан тавьчихсан юм шиг хардсан мэлэрнэ. Вильбур олдох гэсэн боловч Де Блакас түүний гараас татан зогсоолоо.